За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд магадгүй бидний өмнө нэг зүйл байдаг тийм үү? Бид юг харна, түншгээ сэтгэдэг гэж. Бид юг харахгүй байна, түншгээ сэтгэж чадахгүй. Хараагүй зүйлээ бид нар сэтгэж чаддгүй юм байна л да. Гэхдээ биднэрт уран зөглөлж байдаг. Юу гэж хэлэх гээд нөгөө л бид нар чөлөө сэтгэхгүй байх хэрэгтэй байна. Аль болох маш өндөр түвшинд уран сэтгэмжтэйгээр сэтгэж чаддаг байх хэрэгтэй байна. Нэгсэндээ төсөөлөн бодох чадвар чинь маш өндөр байх тусмаа житэр хэмжээгээр хоолыг харж чадна гэсэн үг. Алсыг харна гэсэн үг. Уулын бэлд очичоод уулын оргилоос байгалийн сайхан ямар хавайгыг харж чадахгүйтэй л бид нэр уулын бэлд байгаагаа ч мэдэхгүй ээж том яриад би оргил дээр нь гарчлаа гэж нэрлэдэг. Гэхдээ энэ оргил гэдэг зүйл хязгаар байхгүй юм шүү. Гэж бодохоор бид нар асар бага хэмжээнд харддаг гэж магадгүй. Тэгэхээр бид маш томыг харах хэрэгтэй, маш алсын хараатай. Тийм л байх хэрэгтэй мэл та ядч 3 нүүдлийн газрыг харна гэдэг нь болохоор 3 нүүдлийн газрыг харна гэдэг нь 3 нүүдлийн холыг харна гэсэн үг биш. Өнгөрсөн одоо ирээдүг харах 3 цагийн аясыг хэлээд байгаа юм болов уу гэж боддог. Духан дээрээ ганц нүдтэй дугаас авахор 3 нүүдлийн газрыг хардаг байсан. Энэ одоо байгаа чи ирээдүг харна, өнгөрснөө чарна гэсэн үг. Тийм бэлэг оюуны мэлмийг л хэлээд байгаа юм байна гэж би ойлгоод байгаа юм л та. Гэтэл бид нар юм аливаа зүйлийг шууд утгаар нь ойлгочдөг. Магадгүй бидний өмнөх ярьсан бүх үзэл санаанууд магадгүй онс таавар мэт тийм яриануд байдаг байсан байж болох юм. Бид нэр тэрийг зүгээр шууд утгаар нь ойлгоод идэг. Тийм л байна. Тэгэхээр харах өнцгөө хэдий чинээ тэлж чадна тэр хэмжээнд чиний сүнс чинь сэрнэ гэсэн үг. Сүнсний чинь сэрэлт тэлэлтүүд тэр хэмжээнд өргөн байна гэсэн үг байх нь шүү дээ. Тэгэхээр би яд яг дотгошоогоо өнгөж чаддгүй байх нь дотгошоогоо өнгөсөн ч бид нар өөрсдийгөө олж харддаггүй байх нь магадгүй бид нар жинхэнэ аврал дотор бий гэж ярилдаг тийм үү. Тэгэхээр би бусдын төлөө амьдрахгүй бусдын юу гэж хэлэх хамаагүй юм байна л та яг үнтэй. Чамайг юу гэж бодож тодорхойлох нь тэр хүмүүсийн хувьд чамд ерөөсөө ч хамаагүй. Чи одоогийн чиний байгаа нөхцөл байдал чамайг тодорхойлохгүй гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өөрсдийгөө тодорхойлох нь байна. Магадгүй хэн нэгэн хүн чамайг тодорхойлоод чи яг ийм хүн чамаар би бахарах чинь гэдэг хэмжээнд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд зорилготлоо яв. Тэгсэн цагт аяанда чиний өмнөөс чиний хийсэн үйлдэлүүд, бүтээлч сэтгхүүнүүд биелээ олсон тэр бүх зүйл ажлууд чинь чиний өмнөөс ярих болно. Нэгэнт 3 хэмжээс ертөнцид тэгээд бодтой би болцсон тэр бүтээл, ажил юу байна? Тэр бүх зүйлүүд чинь чиний өмнөөс ярина. Тэр чи тайлбар тавих шаардлагагүйгээр чи тийм хэмжээнд байх хэрэгтэй байх юм л дээ. Тэгээд өөр нэг зүйлийг хэлэхэд нөгөө бид сарыг хараад сар ямар үзэсгэлэнтэй юм бэ гэдэг. Гэтэл бид сарны цөмийг ойлгохгүйгүй, сарны мөн чанарыг ойлгож байгаа л сар яг ямар учиртай гэдгийг ойлгохгүй. Нарны гаднахыг хараад ямар халуун юм бэ, ямар ирээтэй юм бэ гэдэг. Гэтэл цөндөө ямар халуун байдаг лээ. Дэлхийн гүнд ямар халуун байдаг лээ те. Тэгэхээр бид нэр эв бүжлэхэд нөхөр бид нар дотгошоогоо өнгөж чадах хэдий хэмжээнд дотгошоогоо өнгөж чадна чи тэр халуун цөмөө барьж авч чадна гэсэн. Чиний дотор буцалж буй тэр хүсэл зориг уур хилэн байна уу? Чамны дотор төрөлцөж буй тэр баяр багтал байна уу? Чи тэрийг бүр зүгээр гадагш нь гаргаж юу гаргаж чиний амьдралын эрчим энергиуд нэмэгдэнэ. Зайлшгүй нэмэгдэнэ. Чи дотроо тэр хүн их хүчээ зүгээр төгчөд орхисон байгаа. Тэрийг зүгээр лацын тайлаад алив хонгор гараад иргээл хэлэхэд тэр хүн тэр зүйл гарч ирэх болно. Тэгээ чи юу яг мөрөөдлөх амьдралаар амьдрах тийм ягууртай л гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. Keep going. Go. Ийм л байна.